За сайн байцгаана уу бүгдээрээ. Одоо өнөөдөр 2024 оны 6 сарын 27-ны 8 цаг орой 8 цаг Монгол Улсад болсон байна. Тэгээд Монголын үнэлгээний холбооны энэ жилийн 6 дахь удаагийн сар тутмын learning session маань ийхүү эхэлж байна. За өнөөдөр бидэнд бас одоо яг сүүлийн үед нэлээд олон улсад яригдж байгаа сэдвээр нэгэн эксперт тэгээ манай холбооны бас мембер одоо сайхан болсон гишүүн маань өөрийнхөө ур чадвар, мэдлэг мэдээллээсээ бидэнтэй хаваалцах юм аа. За миний нэр Эрдэнэ Чимэг гэдэг. Би Монголын үнэлгээний холбооны үүсгэн байгуулагч, Тузын дарга. За өөрөө бас Cognos International-гийн судалгаа үнэлгээний компани захирал ийм хүн байгаа. За манай өнөөдрийн эхлэгч маань Ган болдын зол жаргал гээд нэмэгтэй байна. Тэгээд зол жаргал маань олон улсын мэрэгсэн байгаль орчин нийгэм засаглалын шинжээч, Бэлэгт Impact Fund-ийн хязгаарлалтмал хувьцаат компани гүйцэтгэх захирал, Ашид Asset Management үнэт цаасны компани үйл ажиллагаа хариуцсан захирал ийм бүсгүй байна. За түүний хувьд ажлын гараага MCS Group-ээс эхэлж үндэстэн дамсан Mitsubishi корпорацийн Монгол дахь салбар цаашлаад Сингапур дахь салбарт стратеги төлөвлөлт, бизнес хөгжил хариуцсан 10 жил ажилласан туршлагатай өдгөө хөрөнгө оруулалтын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нөлөөллийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Тэрээр Японы Хитоцубаши их сургуулиас бизнес удирдлагын бакалавр, санхүүгийн удирдлагын магистр зэрэг горлжээ. За ингээд золиогчдээ микрофоноо өгье. Тэгээ та орхон скринээр шеэрлээ. Тэгээд презентацаа тавина уу? Бид нар одоо презентац дууссангууд 30-40 минут болно. Тэрний дараа асуулт хариултын цаг байгаа. Тэгээ 9:00-д дууснаа. За баярлалаа. Баярлалаа. За би дэлгэцээ ширлжээ харагдаж байна уу те? Харагдчих. За чимгээдээ баярлалаа намайг танилцуулсан. Тэгээд өнөөдөр ийм үнэлгээч бидтэй Монголын үнэлгээчдийн ассоциацийн гишүүдэд мэдлэгээсээ хуваалцах боломж олгосонд баярлалаа. За миний хувьд бол одоо яг monitoring, evaluation, learning гэдэг талаар бол дүнгийн сурч эхэлж байгаа баг мэдлэггүй шахуу. Гэхдээ ESG буюу bondsтэй байгаль орчин нийгэм засаглал болон IMM гэж нэрлэдэг impact measurement and management буюу нөлөөллийг үнэлээд хэрхэн удирдах вэ гэдэг тэр одоо концептууд мониторинг бол evaluationтэй одоо яг холбоотой. Ялангуяа доктортой нөлөөллийг бий болгохын тулд энэ гурав маань одоо хойноос цувраад одоо хэрэгжиж одоо бий болдог юм гэдгийг өнөөдрийнхөө энэ сешнаар бүгдтэй танилцуулъя гэж бодож байна. За эхний хэлбэр sustainable impact буюу доктортой нөлөөлөл гэж би одоо орчуулад байгаа зөв орчуулж байна үгүй нөлөөлөл гэдгээ хэвдүүлээ одоо тодорхойлох юм бол одоо Монголд бол ялангуяа маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Тэгээд түүний үйл ажиллагааны үр дүнд нийгэм болон байгаль орчин төзөлбөө эрг нөлөөлөл нь урт хугацаанд тухайн үйл ажиллагаа төсөл нь дууссаны дараа ч гэсэн байсаар байх, үргэлжилсээр байхыг одоо тэр sustainable impact буюу доктортой нөлөөлөл гэж нэрлэдэг юм байна. За тэгвэл энэ доктортой нөлөөллийг бий болгоход одоо бонз бол ямар одоо ач холбогдолтой байдаг вэ гэдэг байгаль орчны засаглалын тогтолцоо нь ямар ач холбогдолтой байдаг вэ гэхээр нэгдүгээр нөлөөллөө одоо risk mitigation буюу бонзын тогтолцоог одоо сайн хэрэгжүүлж чадсанараа эрсдлээ удирдах чаддаг эрсдлээ одоо аягүй сайн ойлгоод тэрийг удирдах тогтолцоо бий болдог. Тэгснээрээ урт хугацаанд тухайн бизнес эсвэл үйл ажиллагаа нь урт хугацаанд доктортой явах боломж нь бүрддэг одоо ийм ач холбогдолтой одоо фреймворк байх нь байна. За impact management measurement буюу нөлөөллийг хэмжиж удирдах гэдэг энэ одоо үйл ажиллагаа буюу фреймворк нь одоо ямар давуу талуудыг бий болгодог вэ гэхлээрэ тухайн одоо нөгөө нэг тухайн байгууллага эсвэл одоо төсөл нь
үйл ажиллагаа явуулсныхаа эцэс нөлөөллөө нөгөө хэмжиж чаддаг. Тодорхой нөгөө KPI-удаа бий болгочоод тэрийгээ дараа нь хэмждэг. Хэмжихдээ одоо зүгээр нэг одоо өөртөө тогтоосон өөрсдийнхөө аргачлаараа гэхээсээ юу олон улсад хүлээн зөвшөөрсөн аргачлуудаар хэмжээд яваад ирэхлээр нөгөө хөрөнгө оруулж байгаа эсвэл нөгөө санхүүжилтийг нь олгосон байгууллага нь илүү нөгөө нэг хэрэгцсэн хөтөлбөрийнхөө үр дүнд илүү ихтгэл үнэмшилтэй олон дараагийнхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх зүйл тухайн байгууллагыг санхүүжүүлэхэд илүү төхөн болоод ирнэ гэсэн. За тэгвэл monitoring, evaluation and learning буюу хянаад үнэлээд тэгээд тэрнээсээ суралцах тэр одоо тогтолцоо маань яадаг вэ гэхээр энэ нөгөө нэг IMM-ийн юун дээр одоо бий болсон мэдээлэл дээр үндэслээд түүнийгээ одоо зөвхөн мэдээллийг аваад бол хангалттай биш. Одоо data бол knowledge арай болж амжаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр knowledge болгох, insight болгох буюу тэр мэдээллийг илүү одоо бусад мэдээлэлтэй одоо уялдуулаа холбогдуулаад үнэлгээгээ хийгээд түүн дээр үндэслээд цаашдаа ер нь яаж одоо энэ нөлөөллийг ялангуяа нөгөө сөрөг нөлөөллүүд байсан байна уугүй байна уу гэдгийг бас давхар шалгаад тэгээд одоо улам сайжруулах тэр боломжийг нь олгох нь болохоор одоо энэ мэлтэй monitoring and evaluation learning гэдэг энэ процесс нь байгаад байна. За энэ гурав тэгээ цогцоороо бэжээж бид нөгөө sustainable impact буюу урт хугацаанд одоо нөлөөллийг урт хугацаанд нь байлгаж чадах нь байна. Магадгүй тухайн нөлөөллөө илүү одоо бүр amplify хийхдээ илүү сайжруулах боломжтой боломж бүрдэх юм байна гэж одоо үздэг байна. За тэгвэл ESG гэдгийг би дараагийнхаа слайдн дээр за bonds гэдэг маань яг ямар ойлголт юм бэ? Ер нь яг яагаад гэдэг вэ? Хүмүүс нөгөө нэг байгаль орчин нийгэм засаглал за нөлөөлөл гэдэг эсвэл одоо sustainability буюу тогтвортой хөгжил гэдгийг айгүйхан нөгөө тольж салгаад яг бүгднгийн ингээд нэг юм тогоон дотор нэг ижил утгатай агуулга байгаад байгаа боловч яг юу яагаад тусдаа тийм одоо нэршлүүд байгаад байдаг те яагаад энэ ESG гэж байгаад байгаа мөртөө давхар impact measurement management гэж байгаад байгаа юм бэ ялгаа нь юу юм бэ гэдгийг бас төдийлөө ойлгохгүй эсвэл одоо хооронд нь хольж утгах гэдэг одоо байдаг. За ESG маань өөрөө ердөөсөө л тухайн байгууллагын эсвэл одоо ер нь бол тийм тухайн байгууллагын non financial metric буюу одоо санхүүгийн бус одоо перформансын үзүүлэлтийн санхүүгийн бус үзүүлэлт metrics байдаг байна. Ялангуяа одоо зүгээр одоо нэг компани тухайд аваад үзэх юм бол тухайн компани үйл ажиллагаагаа явуулахдаа хэр хариуцлагатайгаар явуулж байна вэ гэдгийг л ESG-ийн одоо тайлан буюу репортоос нь хараад ойлгочдөг. Санхүүгийнх нь үзүүлэлтийг бол угаасаа санхүүгийн тайлангаас нь хараад ойлгочдөг. За энэ хоёрыг цогцоор нь одоо аль нэг нь харж агаад хөрөнгө оруулагчд маань эсвэл одоо санхүүжүүлэгч байгууллагууд маань ялангуяа одоогийн үед бол шийдвэрээ гаргадаг байх нэ. Ганцхан санхүүгийн тайлан онц сайн байгаад ESG талдаа одоо тэмч сайнгүй байгаад байх юм бол магадгүй эрсдэлтэй компани гэж үзэх ч юм уу те эсвэл ер нь огт бид нар хөрөнгө оруулахгүй эсвэл зээл олгохгүй гэдэг шийдвэр гаргахыг одоо үгүйсэхгүй. Тийм ч учраас өнөөдөр ингээд ESG гэдгийг айгүй их ач холбогдол өгөөд бонзын тайлан гаргадаг болцгоо гэж зарим нэг том компани гаргаад яваад байна. За ESG гэдэг маань одоо бүгд ойлгож байгаа те environmental, social, governance байгаль орчин нийгэм засаглал гэсэн энэ одоо гурван ойлголтын одоо товчлол байгаад байгаа. За байгаль орчин гэдэгт маань юу орж ийн вэ гэхлээр би бүгднийг энэ бичсэн бүгднийг одоо нуршид дуртахгүй. За ер нь одоо хамгийн түгээмэл ойлголт гэх юм бол эрчим хүчний хэмнэлттэй байх жишээ нь тий. Одоо эрчим хүчний хэмнэлттэй байхад ногоон зээл олгоно гэдэг ингээд яваад байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан. За social гэдэг ирэхлээр одоо би сандгийн одоо тос холбооноос хийж исэн нэгэн судалгаан дээр 3-4 жилийн өмнөх судалгаан дээр те ихэнх байгууллагууд манад одоо ихэнх байгууллагууд судалгаанд хамрагдсан зарим нэг байгууллагууд жишээ нь зүгээр нэг худалдаа эрхэлдэг байгууллага ч юм уу те
бонц биднэрт хамаагүй гэдэг ч юм уу. Эсвэл сошиал биднэрт хамаагүй бид нар нийгэмд нөлөөлөл үзүүлдэггүй гэдэг ингээд өөрсдөө дүнцэн байгаад байдаг. Гэтэл нөгөө нийгэм гэдэг маань зөвхөн нөгөө нэг өөрсдийнхөө үйл ажиллагаагаас гадаад нийгэмд үзүүлж байгаа нөлөөллөөс гадна нөгөө нэг өөрсдийнхөө одоо ажилчид ажилтнаа хэр одоо трит хийж байна, тэд нартэйгээ ямар харилцаа үүсгэж байна вэ гэдг нь хүртэл нөгөө нэг сошиал импакт болоод ирдэг. Тэгэхээр тэрийгээ бас авч үздэг. Тэгэхээр энэ сошиал дотроо болвол ерөнхийдөө нийгэм хүний нөөц гэдээ ойлгочих аюу хамаахан. За governance гэд ирэхлээрээ засаглал гэхээр аюу бүгд аюу сайн ойлгодог тийм. Компани засаглал гэдэг юм бол тухайн байгууллага нь өөрөө одоо хууль дүрм журмынхаа дагуу явж гин үгүй юу татвараа одоо тэр нуун дарагдуулахгүй төлж гин үгүй юу гэдэг ч юм уу те дээрс нь ирээдүйнхээ эрсдлүүдийг зөв тодорхойлж чадж гин үгүй юу авилга хийж гин үгүй. За ингээд иймэрхүү асуудлууд байдаг. За энд нэг онцлмоор байгаа юм нь байгаль орчин нийгэм засаглал гэдэг ирэхлээрээ нөгөө нэг байгууллагууд бас хвчлэн юу гэж ойлгодог вэ гэхээр зөвхөн өөрсдийнх нь үйл ажиллагаагаас үдж байгаа одоо бусдад үзүүлж байгаа нөлөөлөл юм байна гэж ойлгоод байдаг. Гэтэл нөгөө байгаль орчин нийгэм засаглал нь өөрсдөнд нь тухайн бизнесийн доктортой байдал ямар нэг эрсдэл учруулж ийн үгүй юу гэдгийг эсвэл боломжийг бүрдүүлж ийн үгүй юу гэдгийг бас давхар шалгаж хянах тогтолцоо нь ESG тогтолцоонд орсон байдаг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн байгууллага одоо за жишээ нь нүг S outlet-ийг ярил л да. S outlet хэрвээ бонзынхаа тогтолцоотой байсан бол бид нэр үерийн энэ боломжит хэсэг барилгатай учраас манайх эрсдэлтэй юм байна гэдэг ямар нэгэн өөр стратеги ач холбогдолтой шийдвэр гаргаж исэн байх тий. Гэтэл тийм юм хийгээгүй ингээ байжсэн учраас бизнесийн эрсдэл нураалгаад одоо ингээд орлогогүй болоод явж штэ тий. Тэгэхээр тэрнтэй адилхан ерөнхийдөө альч бизнес юу эрсдлээш бас тооцоолдог нэг одоо энэ хэмжүүр нь бас бонд байгаа. За тэгэхээр тэгвэл нэг бонзын тогтолцоог бүрдүүлэхэд би энийг бүр ингээд наривчлан ярихгүй сая бас нэлээд ярьчлаа. Энэ зүгээр энэ нөгөө sample value chain for the food industry гэдэг энэ бид нар нөгөө нэг STS Foods гэдэг нэг гарааны компанид бонзын зөвлөгөөлчлөгийг үзүүлсэн. Тэрний хүрээнд хийжсэн энэ юугаа оруулаад ирлээ л дээ тийм. Альва байгууллага одоо үйлдвэрлэл ч юм уу ер нь ялын хөтөлбөр бүх нөгөө нэг үндсийнхаа хэлхээнийхээ хүрээнд тухайн байгаль орчин нийгэмтэй харилцаж буй харилцаагаа бүгднгийн нэг дүгнэх одоо эхлээд ойлгоод тэг дүгнэх хэрэгтэй болдог. Тэгжээш нөгөө бонзынхаа тогтолцоог өөрсдийнхөө эрсдлийг болон боломжуудаа одоо айгуу сайн ойлгоно. За жишээ нь нөгөө нэг янзтай ясны шүл гэдэг STS Foods та нар мэдтгүйгүй юу булууны ясны шүл хийдэг. Бид нар болохоор булууны ясаа одоо хаанаас мах маркет ч юм уу те ингээд момбив ч юм уу тэдгээрээс ингээд худалдаж авдаг гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хулдаа авах үйл ажиллагаанд зөвхөн тэр нөгөө момбив мах маркет гэдэг дээр ингээд зогсоочхоор тэд нар өөрсдийнхөө эрсдлийг бол 100% одоо дүгнэж чадахгүй байгаад байна. Одоо за жишээ нь climate changes болоод ч юм уу зудаас болоод ч юм уу мах маркет нь хангалттай одоо үхрийн булууны яс одоо илүүчлээд те янзтай дүүх чадахгүй байх юм бол бизнес нь эрсдэлтэй шүү дээ те. Тэгэхээр эдгээр эрсдлүүдийг ч гэсэндээ ерөнхийдөө тооцоолчихсан өөрсдийнхөө стратегид оруулчихсан бид нар хэрвээ ингээд ийм эрсдэл тохиолдол юм бол план B нь юм байна гэдгээ ингээд гаргаад ирчихсэн одоо байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо энэ input гэдэг дээр зөвхөн одоо булууны яс биш те уус эрчим хүч хүний нөөц гэдэг бүхэл л асуудлууд энд ороод ирнэ. Operations гэхлээр нэг үйл ажиллагаа тэгээ output гэхлээрээ бас нэг waste management буюу одоо хог хай одоо булууны яс гэж айгүй нөгөө нэг ус ашигладаг юм байна. Усаа тусдаа усаа зүгээр ингээд юу руу хайчдığım одоо зүгээр бохирлоо хийчихдээ юм байна. Тэр нь тэгтэлгүй буруу юу гэх юм айгүй их дискшн болж байгаа юм л да. Тэгээд ер нь юу хэлэх гээд байна вэ гэхээр альва үйл ажиллагаа
байгаль орчин болон нийгэмтэй харилцаа үүсчиж бий болоод ингээ явсаар эргээгээд байгаль орчин нийгэмдээ л одоо нөлөөлөл үзүүлж идэг эрэгч бай, сөрөгч бай. Тэрийг бүгднийг ойлгож аваад эрсдэл боломжуудаа тодорхойлоод тэгээд одоо бизнесийн одоо замын зураг одоо стратегтэй тэрэндээ ингээд бүгднийг оруулчихсан байхыг одоо бонзын одоо төгс тогтолцоотой байгууллага гинэ гэх юм. Тэгэхээр тэрийг хийхин тулд одоо энэ ESG value drives materiality буюу одоо оролцогч талуудын хувьд ямар асуудлууд нь чухал юм бэ гэдгийг тодорхойлох байна. Риск opportunities-ийг тодорхойлох хэрэгтэй байна. За тэгээд нэг энэ татвартай хөгжлийн стратеги гэдэг. Одоо нөгөө байгууллагууд маань айгүй татвартай хөгжлийн тайлан гэж гаргаад байгаа. Нөгөө бонзын тайлан чи өөрөө ер нь бол татвартай хөгжлийн тайлан гэдэгтээ одоо бараг одоо нэг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдаг байна. За нөгөө нэг хэмжүүр гэдгсэн шүү дээ. Тэгэхээр энэ value chain-ийн эрсдлүүдээ бүгднийг тодорхойлчихгонгуудаа тэрийг эргээд нөгөө хэмжээд явдаг. За нөгөө эрчим хүчний хэрэглээ маань өнөөдөр ийм байсан. Ирээдүйд бид дараагийн жил бид нэр одоо арай бага болгоно гэж хэлхийн тулд ийм хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ ингээд эдгээрийгээ бас оруулаад нөгөө as a responsible компани гэх юм уу одоо хариуцлагатай компани тухайд бид нэр цаашдаа байгаль орчин нийгэмд үзүүлэх нөлөөтэй ингэж одоо сүргийгөө бууруулнаа ч юм уу эсвэл net zero байна гэдэг ч юм уу тохиолдлуудаа гаргаад ирдэг. За тэгэнгүүт ямар шаардлага үүссэн бэ гэхээр нөгөө стандарт нөгөө репортлох тэрийг хэмжих ялангуяа нөгөө санхүүгийн одоо жишээ нь нэг олон улсын санхүүгийн тайлагналын стандарт гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан яг байгаль орчин нийгэм засаглалын одоо энэ мэдээллүүдийг датаг өөрсдөд цуглуулад репортлохдоо ямар стандартаар репортлох юм бэ гэж. За энэ ингээ бүр 97 оноос хойш Европын холбоод хамгийн их тэндээ санаачлаа дараа нь Америкт GRI гэдэг ч юм уу тэр нь бол бүр 2001 онд тэгээ сүүл рүүгээ ингээд маш олон стандартууд зэрэг энд гарч ирсэн. Одоо нэг юм IFRS буюу одоо нэг олон улсын санхүүгийн тайлагналын стандартыг хэрэгжүүлдэг байгууллага нь SASB, ISSB гэдэг энэ ESG бонзыг тайлагнадаг энэ стандартыг ерөнхийдөө нэгтгээд энэ GRI, TCFD гэдэг бүх CDP гэдэг юмнуудыг бүгднийг нь ерөнхийдөө ижилхэн стандарттай зав яг ижил биш юм а гэхэд ер нь бол хоорондоо харилцан одоо ойлголцох боломжтой гэх юм уу тийм стандарт ингээд бий болоод байна. Тэгэхээр одоо монголчууд бол ер нь баг энэ IFRS-ийн ISSB-г хэрэгжүүлээд эхлэх юм бол одоо илүү тохиромжтой байх, илүү олон одоо санхүүжүүлэгч байгууллагуудаас байх боломжтой гэх юм уу. За ягаад би нөгөө санхүүжүүлэгч гэдэг юм бэ гэхээр ерөөсөө ESG-г яах гэж гаргаж ирсэн, тайлагналыг тогтцоог яах гэж гаргаж ирсэн бэ гэхээр ерөөсөө хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгч байгууллагууд тэр тайлан хараад бид нэр энэ компани, энэ байгууллага хариуцлагатай компани юм а гэдгийг дүүнэх тэр хэрэгслүүрэн болж байна. За тэгвэл impact одоо энэ ESG гэдэг ирэхлээрээ нөгөө нэг өөрсдийнхөө дотоод үйл ажиллагаа руугаа илүү чиглээд одоо дотоод үйл ажиллагаан дээрээ дүгнэлтүүдээ гаргад хэмжээд ирдэг. За impact measurement and management гэдэг ирэхлээр яадаг вэ гэхээр тухайн үйл ажиллагаанаас магадгүй нөгөө ясны шүл үйлдвэрлэж байна гэх юм бол ясны шүл үйлдвэрлэлээ зарах хүртлээр ингээд дуусчдаг одоо тэрийг одоо байгууллагууд ESG-гээрээ бол хэмждэг байх нь impact measurement болоод ирэхлээр нөгөө ясны шүл нь эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлсөн юм бэ те эсвэл хүүхдүүдэд гэдэг ч юм уу одоо цэцэрлэгийн хүүхдүүдэд ингээд ясны шүлээр хоол хийж өгөөд байсан чинь илүү кальцийн дутагдaltaй авахгүй байсан гэдэг ч юм уу тийм дүгнэлт судалгаа хийгээд evidence based одоо юм нөлөөллөө хэмжээд тэрийгэ одоо удирдахыг impact measurement and management гэж байна. Тэгэхээр бүр арай жоохон output биш outcome-аас impact гэдэг ингээд арай нөгөө
илүү цаашаага хамгийн эцсийн хэрэглэгч хамгийн эцэстээ байгаль орчиндөө ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгээ дуустал мөшгөөд гэх юм уу те мөшгөөд тэрийгэ хэмжээд репортлохыг impact measurement маань. За энэ маань дахиад ер нь бол яагаад энэ агуулга маань гарч ирсэн бэ гэхлээр ер нь 10 жилийн өмнөөс impact investment гэдэг агуулга одоо концепт гарч ирээд хүмүүс ер нь бол одоо нөгөө SDG гэдэг шүү дээ. Доктортой хөгжлийн зорилтууд гэдэг. Доктортой хөгжлийн зорилтуудыг ялангуяа private sector хувийн хвшлийнхэн маань тэрэнд ингээд нэг ач холбогдол өгч тэрнтэй үйл ажиллагаагаа align болгохын тулд ялцчихгүй гол одоо leverage хэрэгслүүр нь болохоор санхүүжилттэй байгаад байгаа байхгүй юу? Танах сайн байх юм бол санхүүжилтийг чинь ингэж үгүй арай хямдхан үгүй гэдэг. Тэгэхээр нөгөө impact investment-ийг л одоо impact investor-ууд бас л нөгөө нэг дүгнэлтээ хийхийн тулд зөвхөн ESG бол хангалттай байна. Яг impact measure хийж чадахгүй байгаа даа. Тэгэхээр impact measurement and management гэдэг юм гарч ирэх хэрэгтэй юм байна гэдэг ингээд ийм тогтолцоо бас хийгээд эхэлсэн. За энийг нөгөө дараа нь би танилцуулна ямар байгууллагууд ямар framework-уд байдаг юм бэ гэдэг. За тэгээд түрүүн би хальтурсан тэ impact measurement нь болохоор ер нь гол нь юу гэдэг вэ? Clear impact goals буюу ерөнхийд нь хамгийн эцсийн одоо beneficiary гэдэг нөлөөлөх хүртэгч эцэд үзүүлэх төр нөлөөлөлтөө айгүй одоо тодорхойлсон байх хэвээр зөв индикаторуудаа олоод авсан байх хэвээр дээрээс нь датануудаа цуглуулж чаддаг байх хэвээр тэгээд тэрийг репортлдог байх хэвээр. Ер нь impact investment гэдгийг 3 хуваад юм байлээ. Нэг нь passive зүгээр л яг үйл ажиллагаа явуулна. Тэр үйл ажиллагаа маань эрэг нөлөөд үзүүлээ гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой. Тэгэхээр тэрийг ингээд хэмжээ авчихад болно гэдэг. Зарим нь болохоор evidence intentional буюу зүгээр яг ийм impact үзүүлэхийн тулд бид нэр үйл ажиллагаа явуулна гэдэг. Илүү нэг impact-а зорилгоо болгож яадаг одоо үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг intentional impact investing гэдэг. Нөгөөх нь болохоор бүр evidence based impact investing гэдэг. Энэ нь болохоор бүр шинжлэх ухаан дээр суурлаад одоо илүү их сургуулиуд, институтуудын одоо leadership дорой хэрэгждэг impact investment байгаа. Тэгэхээр тэр тийм одоо impact investment evidence based. За би зүгээр impact investment бүрээ. Тэгэхээр ер нь бол IMM-ийн impact investment-д ашигладаг юм байна. За тэгээд ингээ 3 би энэ дээр зүгээр юу яагаад just for your information те impact management project гэдэг энэ global impact investor network гэдэг. Эднэрийнхээ энэ impact management project-тэй хамтраад энэ Iris Plus гэдэг IMM tool байдаг. Тэдний түүлийг нь ашиглаад ерөнхийдөө ихэнх байгууллагууд нөлөөллөө хэмжиж репортлдог болчиход байгаа. SDG-ийн стандартууд байдаг тий. Тэрийг бас ашиглаж болно. За IFC-гээс гаргасан Operating Principles for Impact Management гэж байдаг. Энэ болохоор илүү нөгөө measurement гэхээс илүү impact investing хийж байгаа. Эсвэл impact management measurement хийж байгаа байгууллагууд ийм принциплуудыг гэдэг 9 принципл байдаг. Тийм 9 принциплийг заавалжгүй мөрдөх ёстой, тэгжиж өөрсдийгөө нөлөөллийг одоо удирдах чаддаг гэж хэлнэ гэдэг ингээд заадаг. Эдгээрийг ерөнхийдөө зүгээр хэрвээ нөлөөллийг цааш нь судлая гэх юм бол эхний хэлжинд 3 тийм Iris тэмдэглэлийн 4-ийг нэг Google дээр ороод уншаад танилцаад авах юм бол илүү анхны ойлголтуудыг өгөх. За impact project-оос ерөнхийдөө гаргасан аль ч энэ саяны хэлсэн 4 framework дээр ашиглагддаг нь энэ
5 dimensions байдаг. Нөлөөллийн 5 dimensions гэж нэрлэдэг. Энийг за эхлээд what гэхээр яг ямар одоо нөлөөлөл үзүүлэх гээд байгаа юм бэ? Who гэхлээр хинт зориулж үзүүлэх гээд байгаа юм бэ? Тэ? How much гэдгээ яг хэмжиж гин үгүй юу? Тэ? Contribution гэдэг нь тухайн үйл ажиллагаа болон төсөл компани тэ яг өөрсдийнх нь яг contribution хийх байгаа юм уу? Эсвэл нөгөө зүгээр л naturally organically тэр impact нь үүсчихсэн. Гэтэл зүгээр тэгээд үүсэлт нь хажууд нь байж исэн ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бас айгүй их байдаг. Тэгэхээр энэ contribution бас айгүй чухал байгаад байдаг. За тэгээд давхар нөгөө эрсдлээ бол зайлшгүй үнэлж авах хэрэгтэй. Тухайн нөлөөлөл нь зөвхөн эерэг нөлөөлөл бас байгаад байна уу? Эсвэл эерэг Тэрсээ гадна сөрөг нөлөөлөл байх юм бол тэрийг бас давхар нөгөө жинлүүр дээр тавьж үзээд аль нь илүү чухал юм бэ гэдэгт шийдвэрт гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр ийм 5 dimension-ы тухайд нөлөөллийг үнэлэхдээ одоо асуудууд суугаад нөлөөлдөг нэ. За тэгвэл анх IMM үүсэхдээ ч юм уу энэ framework-ийг хэрэгцээ болгож гаргаж ирэхдээ нөлөөллийн хөрөнгө оруулалтын зорилттой гаргаж ирсэн байна. За тэгвэл өнөөдөр ямар одоо трендүүд бий болоод байна вэ гэхээр одоо corporate impact measurement and management гэж айгүй их яригдж байна. Ялангуяа нөгөө нэг одоо компанид нийгмийн хариуцлагын хүрээнд айгүй үйл ажиллагаанууд явуулдаг. Гэтэл нөгөө инглээ эдэн хүүхдэд одоо цэцэрлэг байрлаа гэдэг ингээд ярьж байгаа боловч тэрний цаана ямар их нөлөөлөл бий болж байгаа гэдгийг магадгүй төдийлөн хэмжиж чаддгүй ч юм уу тий. Эсвэл нөгөө нөлөөлөл нь яг бидний нөгөө одоо яриад байгаа тогтвортой нөлөөлөл байж чадгаараа нэг удаагийн сүү одоо хүүхдүүдэд тарааж өгсөн өөрөө тэр маань яг үнэндээ тийм айхтар нөлөөлөл мөн үү биш үү гэх юм бол магадгүй үгүй те тэрний оронд одоо өөр үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бол тэргээд бас шийдвэр гаргах хэрэгтэй гараад ирнэ л те. Тэгэхээр CSR-ыг CSI буюу corporate social responsibility гаса corporate social investment гэдэг рүү одоо шилжих тэр movement-ийн нэг үр дагавар нь одоо corporate impact measurement and management гэдэг ийм концепт гараад ирсэн байх нэ. За түүнээс гадна одоо зөвхөн компаниуд техниканд инвестмент хүсэж байгаа байгууллагууд гэхээс гадна NGO-нууд ч гэсэндээ бас ороод ирнэ л дээ impact investment яаж байгаа тохиолдолд тэрнээс гадна одоо улсын байгууллагууд ч гэсэндээ ер нь тухайн байгууллага өөрөө өөрсдийнх нь нөлөөллийг бас бонзооч гэсэндээ хэмжиж байгаа. Байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм чи одоо тогч хэрэгжилж байгаа, ус хэрэгжилж байгаа шүү дээ тий. Нийгмийн харилцаанд орж ил байгаа. Тэгэхээр тэр нөлөөллөө ч гэсэндээ ер нь хэмждэг тэрийг айл болох эрэг байлгах, сүргийгөө бууруулах тал дээр бас менеж хийх хэрэгцээ болов байгаад байгаа юм байна. Тэгэхээр ийм government agency-нууд ч гэсэндээ impact management-ийг ерөнхийдөө зөвлөх үйлчлэгээ аваад хэрэгжүүлдэг болоод ирж байгаа юм байлээ. За the benefit гэдэг би энэ дээр зүгээр ингэ биччихсэн. Шийдвэр гаргалтанд нөлөөлж байна. Тухайн байгууллагын хэр сайхан эерэг юм бэ гэдгийг нь awareness-ийг өсгөж байна те. Mobilizes capital буюу одоо тухайн салбар руу, тухайн байгууллага руу, эсвэл NGO руу хөрөнгө оруулалт фандингийг татаж өгч байна. За нөлөөллийг нь бол мэдээж хэсэгж байна. За тэгээд outcome буюу нөлөөллийг байнгын сайжруулах тэр боломжийг суурь бий болж байна гэдэг нь одоо IMM benefit байгаад байх нэ. За тэгээд let's transition. Тэгээд дараагийн слайд руу оронгууд за энэ суурь нь бэлэн болцсон юм чинь. Нөгөө нэг mailman яадаг вэ гэхлээр энэ IMM-ээс үүссэн дата дээрээ үндэслээд нөгөө гол инсайтуудаа хэрхэн яаж цааш нь нөлөөллийг sustain хийх одоо ирээдүйд ч гэсэндээ нөлөөлөл хийвэр үлдэх вэ илүү сайжруулах вэ гэдгийг одоо
гэдэг одоо мэдлэгийг олгож өгдөг. Тэгээд тэрэн дээрээс суйлаад шийдвэр гаргах одоо чухал үүрэг гүйцэтгэдэг байна. За тэгээд түрүүн accountability үүсгэдэг те. Тэгээд гол нь хугацааныхаа нөлөөллүүдийг monitoring, evaluation, learning явцсан тодорхойлж чаддсан байна. Тэгээд unintended consequences буюу сөрөг нөлөөллүүд магадгүй гараад ирсэн байхыг үүсэхгүй. Тэгэхээр бас одоо ойлгож аваад аль болох бууруулах гэх боломжийг нь бүрдүүлж өгдөг байна. Тэгэхээр зөвхөн эрен нөлөөлөх хөөгд яг биш сөрөг нөлөөллүүдэд ч гэсэндээ тооцоолдог тооцоолох боломжийг олгож өгдөг нь monitoring, evaluation, learning гэж би ойлгоод байгаа. Тэрийг буруу ярьж ивэл онцсаарай. За тэгээд нөгөө нэг гурвын маань харилцааг энэ дээр ингээд сая ярьсныгаа зүгээр дүгнээд хэлэхэд те эдгээр нь бол байнгын ингээд нэг төгөлдөр сайжрах боломжийг олгож идэг ESG IML гэдэг нь одоо бий болж ESG нь бол байгууллагынхаа төвшин тухайн төслийнхаа төвшин IMM нь болохоор илүү нөгөө байгаль орчинтойгоо харилцаж байгаа тэр нөлөөллийг хэмжүүр нь болоод тэрэн дээр үндэслээд monitoring evaluation хийснээрээ цаашлаад яаж сайжрах вэ гэдэг тэр одоо ойлголтыг мэдээллийг өгч чаддаг мэйл юм байна. Тэгээд тэрэн дээр үндэслээд нөгөө байгууллага нь ESG-ийн тогтолцоог сайжруулах юм байна. Impact яаж илүү одоо сайжруулах вэ гэдгээ дахиад нэг хийх юм. Ингээд нөгөө continuous loop юм байна. За тэгээд what happens the sustainable impact одоо бид бий болгож чаднаа. Hopefully гэхдээ одоо миний уншиж судалсан одоо болохоор ер нь SDG одоо 2030 оны гэхэд одоо энэ SDG гоолуудыг бүгднийг хүрнэ гэдэг ингээд одоо тунгалцсан байгаад байдаг. Гэтэл хангалттай санхүүжилт байхгүй учраас ер нь хүрч чадахгүй юм байна гэдэг бүгд айгу хүнээ зөвшөөрчихсэн юм байлээ. Тэгэл юм тэгэл мөнгө л ялцчихгүй бүх юмний bottleneck байгаа учраас энэ фреймворкуд нь байж иж инвесторууд нь өөрсдөө ихтгэл төгөлдөр байж иж тэгээд нөгөө мөнгөний чинь нэг сайныг одоо өгөхгүй тань л та. Тэгэхээр одоо Монголд бол зөвхөн хөтөлбөр хэлбэрээр одоо янз бүрийн төслүүд хэрэгжээд байгаа боловч яг private sector ч юм уу эсвэл ингээд яг компани төвчөнд энэ ESG гоё болоод impact-а ч гэсэнтэй measure хийж чадаад тэгээ хөрөнгө оруулалт баталж авч чадж байгаа газар бол одоо зөвхөн банкны салбарын бол одоо яг хийж байгаа ялцчихгүй. Тэрнээс бусад салбарын бол одоо хичээх бол хэрэгтэй. Өөрөө хэлбэл айгүйх боломжууд бол байгаа гэж харж байгаа. Би тэгээд бараг цаг явахстай байсан. Дуусчлаа. Баярлалаа. За баярлалаа зал жаргалтай. Тэгээд ямар ч байсан яг энэ гурван одоо ESG яг нь манай үнэлгээний холбооны үед бүгдээрээ monitoring, evaluation, за learning гэж нэмэгдээл ингээл явж байгаа. Тэгээд сүүлийн үед бас бид ESG гэдэг юмыг бас төлхөө суралцъя гээд learning session-гээр оруулж ирээд яг энэ impact measurement and management гээд IMM бол бүр ер нь бол анх удаага л бас Монгол бас яригдаж эхэлж байгаа. Одоо бид эхний бас түүчийг асааж байгаа л үүш найдаж байна. Яагаад тэгэхээр бид нэг байж залжруулагчтай бас нөгөө танилцаад яг энэ чиглэлээр өөрөө фандтай тэгээд энэ ESG-ийн мэрэгсэн аналист тэгээд ер нь яг энэ гурвын nexus буюу шүтэлцээг хэдүүлээ ярилцаад тэгээд impact measurement IMM тэгээ бас олон улсад нөгөө SIMM гэдэг social impact measurement гэдэг энэ томьёоллууд ингээд би зөндөө сүүлийн 2 жил сонсоод байгаа байхгүй юу ялангуяа American Evaluation Association явж ирснээс хойш тэгээд гадаад ертөнцид бол энэ айгүй том ялангуяа private sector private big fund-ууд HP гэл компьютерийн эсвэл нөгөө Ford Foundation энтергээ дандаа бүгдээр IMM яриад байгаа.
Тэгээд ер нь энэ яад юм болоо гэсэн чинь залж байгаа л гिचтэй танилцаа. Тэгээд яг энэ чиглэлээр бас мэрэгшээд ингээ явж байгаа сонсоод ингээд өнөөдрийн ленс сешнд орсныг маш их баярлаа. Өөрийнхөө мэдлэг туршлагаас суулцсан. Тэгээд одоо ингээд хэдүүлээ Q&A сешнд оръё. Надад бол аюу их асуултууд эргэлдээд байна. Гэхдээ бас манай аудиенсаас хүмүүс асуух хүн байвал 10 секунд өгье. Асуухгүй бол би шууд асуултуудаас ротри даваа эрхээ ашиглаад бас асуух гэдэг шүү гэхгүй. Тий. За манайхнаас гараа өргөж болно, чатанд хариулж болно. За би ерөнхийдөө тэгвэл эхний асуултаа асууж. Ер нь ингээд миний ингээд нэг gut feeling те ингээд мэдрээд байгаа зүйл юу яагаад байгаа гэхээр IMM Impact Measurement and Management энэ зүйл бол яг манай үнэлгээний бүр агсан шат юм байна л гэж ер нь тийм бодол төрөөд байгаа байхгүй юу. Тэгээд тэгвэл илүү секторын хувьд private sector дээр илүү их яригадаад байна да гэд. Бид нар болохоор нэг олон улсын байгууллага мэдээж төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд тэрнийхээ evaluation-уудыг бол байнга хийлгүүлдэг. Дунд mid term evaluation, end term final evaluation гэдэг. Тэгээ бид нар чи юм impact, outcome, output-ийн ингээ индикаторын түвшинд үнэлээд явж байна. Тэгэнгүүт private sector одоо энэ том сангууд те private sector-ын сангууд болохоор дандаа илүү нөө evaluation хийхээсээ илүүтэйгээр яг ямар impact үүссэн бэ? Outcome impact төвшөндөл зөвхөн юмнуудаа хийлгүүлээд байгаа л харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр миний одоо тэр мэдрэмж зөв байна уу та юу гэж бодож илүү хэрэглэгчд эсвэл commissioner те захиалагчд нь private sector яагаад байна IMM дээр тэгээд үнэлгээний арай нэг юм дараагийн агсын шат буюу бид нар бол нөө үнэлгээн дээр бол бүр activity output яасан ингээд доороос нь эхлээ явж байгаа шүү дээ theory of change өөр нь. IMM бол бүр тэр доош хэсгүүдийг бүр хаяад зөвхөн impact-тай л баг оролцдог байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр танаас уншиж судалсан байхад шинүүд харахад яаж харагдчих вэ? Actually юу impact-ыг ярьж байгаа тохиолдолд нөгөө нэг л яг л төсөл хөтөлбөртэй адилхан ялангуяа нөгөө intentional гэдэг одоо хэлж дээ. За жишээ нь бид нар нөгөө фанда сангаа байгуулах гэдэг явахлаар ялцчгүй theory of changes л хэлдэг байхгүй юу. Манай сан яг ямар нөлөөлөлтэй манай одоо хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа байна. Яг ямар нөлөөлөл авчрах гэдэг юм бэ гэдгийг ингээд хэлж ярихын тулд бидний үйл ажиллагаа нь ийм одоо additionality буюу те авчирнаа. Яг энэ секторыг бид нэг ингэж одоо онилоод эдгээр хүмүүс бидний хөрөнгө оруулах юм аа. Эдгээр хүмүүс нь бидний хөрөнгө оруулалтыг авснараа ийм үйл ажиллагаа явуулаад те тэгээд тэр үйл ажиллагаа явуулахаараа одоо за жишээ нөгөө нэг women led enterprise бид нар одоо хөрөнгө оруулъя гэж бодлоо гэхэд тэр нь цаашлаад гэр бүлийг нь те нөгөө хүүхдийг нь ингээд нөгөө импактуудаа цаашаа каскейд болоод measure хийх тэр боломжийг бид гаргаад тэгээд нөгөө хөрөнгө оруулалт хийхдээ яадаг вэ гэхлээр бас адилхан те индикаторуудаа тохироод хөрөнгө оруулалт авч байгаа талтайгаа тэгээд одоо active management хийх одоо стайлтай бол бид нэр сангаа байгуулна гэдэг байдлаар явж байгаа. Тэр нь маань яг хөдлөө quarterly at least annually нөгөө нэг хөрөнгө оруулсан байгууллагатайгаа за та нарын нөлөөлөл маань юу болж юм хэмжиж гин үү хэмжүүрээ аваад тэргээд ингээд яриад болохгүй байгаа бол яаж сайжруулах вэ гэдэг нэг энэ дискшнууд хийнэ гэсэн тийм байдалтай. Тэгэхээр нүг менежмент гэдэг маань тэндээ яваад байгаа active management яг хөрөнгө оруулагчтайгаа хөрөнгө оруулалт авсан одоо байгууллагатайгаа одоо тэр одоо тай дилер мониторинг тэр үйл ажиллагааг хэрэгжүүлэх. За тэгэхээр нөгөө IMM болохоор бас л яг л ижлэх байх л та яг байгуулгын л тухайд яриад байгаа юм болов. Баярлалаа. За чатанд инхчингээс асуулт ирсэн байна. CSR report ESG-гээс яг юугаараа ялгаатай юм болоо илүү хүлээн зөвшөөрсөн report гэж байх уу гэсэн байна. За CSR report болохоор одоо нэгдүгээр нөгөө нэг
CSR report-ын стандарт байдаг гэж би сонсож байгаа юм байна. Тэгэхээр яг ялчгүй илүү хүлээн зөвшөөрсөн. CSR-ыг болохоор ер нь байгууллагууд нэг төсөв гаргаад одоо нэмийн хариуцлагын хүрээнд тухайн байгууллагын хувьд өөрсдөө ач холбогдолтой гэж үзсэн ямар нэгэн төсөл ч юм уу дээрийг дэмжиж ажиллах хэгээ одоо тэрийгээ одоо эргээгээд одоо репортлохыг одоо CSR report гэж нэрлэдэг багтал. Гэтэ одоо тайлагнахдаа яг ямар хэмжүүрүүд ашиглаж тайлагнаж байна вэ? Яг одоо хийснийгээ зөвхөн одоо ингээд хийчлээ гэд одоо жишээ нь Баян зүрх дүүргийн хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барихт нэг тасыг тохижуулчлаа гэдэг нэг одоо CSR одоо активитигаа ингээд репортлж болно шүү дээ. Гэтэл бонзын тайлан байсан бол not CSR report шиг нэрнэсээ. Зөвхөн тэр нөгөө нэг CSR activity-гаас гадна одоо ер нь л үйл ажиллагаа. Одоо ер нь өнөөдөр зол жаргал гэдэг хүнийг employee хийгээд ажлын байраар хангаж байгаа офис нь ямар офис сууж ийн те гэрэл нь одоо лед гэрэл байна уу орчин хүчний хэмнэлттэй байна хэмнэлтгүй байна уу офис дээр хогоо ангилдсан юм ангилдгүй юм уу гэд те эдгээр бүх үйл ажиллагааных нь үр дүн зүгээр л нөгөө өдөр тутмын одоо үйл ажиллагааных нь үр дүн нь байгаль орчин нийгэмдээ ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ тэрийг хэмжээд репортлохыг одоо бонзын гэдэг байгаа байхгүй юу. Бид нэмээд нөгөө засаглал нэмэгдчихэж шүү дээ. Засаглал гэхлээр одоо жишээ нь ялангуяа нөгөө хек ануудын хувьд компаниудын хувьд бол засаглал аюул чухал болоод ирдэг. Хуудасд нь жишээ нь яг нөгөө тухайн компани одоо үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой хүн сууж ийн үгүй гэдэг чинь өөрөө засаглалыг нь хэмжихний хэмжүүр байхгүй тэг хэдэн хувь нь independent хэдэн хувь нь dependent тэдний бүгднийг ингээд хараад за энэ компани бол нэг ямар ч хэлсэн засаглалынхаа хувьд одоо зөв явж байгаа компани байна. Эсвэл бүр огт хамаагүй хүмүүс цуглуулаад зүгээр бод туудастаа оруулаад ирчихсэн те гэдэг чинь тэднэр тухайн байгууллагын нөгөө нэг гол strategic decision making бол ямар ч нөлөө үзүүлж чадахгүй зүгээр тийж суугаад магадгүй юм ярьж байгаа юм бол одоо тэгэхээр гих мэдчлэн одоо бүх аспектыг нь бүх талаас нь авч үзсэн. CSR report гэхэлэр зөвхөн тэр нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн үйл ажиллагаануудаа тайлбарлахыг CSR report гэдэг. За баярлалаа. Би бас дараагийн асуулт ирж байгаа хооронд би бас нэг асуулт асууж та түрүү нөгөө ингээ бас ялгаануудыг ин дурдж байхад IMM бол илүү инжир хийж байгаа гэж Дактараа сайд гацсан. Sorry. За нөгөө IMM бол илүү нөгөө intentional investment тэрийгэ measure хийж байгаа. ESG-ийн хувьд бол одоо ямар ч компани байж болно те ямар ч байгууллага байж болно тэр ер нь бүхэл operational ерөнхийдөө тэрийгэ ESG тус бүртээ нөгөө стандартуудынхаа фреймворкуудынхаа хүрээнд репортлол явж байгаа. Not maybe intentional for one activity ч юм уу for one program. Тэгэхээр одоо нөгөө гэж ойлгож чинь зөв үү гэж асууж байгаа. Тэгэнгүүт жишээлбэл одоо ингээд Монголд чинь ингээд янз бүрийн одоо хөсөг гэл прожект байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед энэ гоё юм гэрэл Монгол гэртээ дунд нь ингээд лаа хийдэг эсвэл юм хийгээр ингээд тэгээ би нэг хүнээс сонсож явах нэ анх эмгтээчүүд women headed хүмүүс орж ирээ тэр прожект явсан юм уу да. Тэгээд одоо бол тэр бол амар successful business те бүгдээр airport дээр бил авч жишээлбэл нөгөө ирж явахаараа тэндээс duty free-гээс нь тэр лаг авдаг ч юм уу хүнд өгөхөд аюу гой гадныханд тэгээ ингээд successful тэрний яг одоо ингээд impact нь тэр за эмгтээчүүдийн гэр бүлд одоо юу гэдэг өөрөөр тэр impact-ийг ингээ measure хиймээр байна гэдэг нэг хүн нэг ярьж байгааг сонссон. Яг тэр энэ бол яг intended project. Тэгээд энэний одоо яг social impact одоо ямар нэг impact нь ямар юм болов гэд. Тэгэхээр IMM-ийн хамгийн том одоо ялгаа энэ бүгдээсээ болохоор intentional investment тэгээд тэрнийхээ impact-ыг measure хийж байгаа. Зөв. Тийм.
Зөв зөв. Аха. Одоо нөгөө нэг байгууллагууд чинь бас айгүйх нөгөө mission vision те дээрээ өөрсдийнхөө үйл ажиллагааныхаа чиглэлийг тунгалждаг те эсвэл одоо манай principle бол ийм байдгаа гэдэг туулах. Тэр нь нөгөө нэг үйл ажиллагааныхаа intention-ыг бас тодорхой хэмжээгээр ингээд илэрхийлчихэж байгаа гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр нөгөө нэг үйл ажиллагааныхаа intention чинь хэрэгжээл нэг импакт гаргах ёстой. Тэгэхээр тэр импактаа бас магадгүй хэмжих нэг одоо хэмжүүр нь 8 байх. Тэр яг одоо I don't know юу ч гэдэг юм те. Эрчим хүчний компаниуд бол одоо айгүй хэцүү шүү дээ. Ялангуяа одоо нүүрс мөрс төлдөг бол тэд нар чинь ингээл нэг амьд ууг нь бол ингээл юунуудад бит хийдтэй иргэдтэй цогцлохаанаар хангаад тэ ингээд comfortable living ингээд бий болгоод ингээд айгүй impact байгаад байдаг. Гэтэл нөгөө талдаа нөгөө нэг уур амьсгалын өөрчлөлттэй хүлэмжийн ялгарл гэдэг талаасаа сөрөг нөлөөлөл бас их байгаад байдаг. Тэгээ нөгөө нэг net zero bla 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 гэдэг одоо концептууд гарч ирээл. Тэгэхээр нөгөө одоо магадгүй одоо жишээ нь even тэ одоо fossil fuel энэ одоо компаниуд болохоор яалтчгүй тэр нөгөө нэг intentional impact activity-г айгүй хийх шаардлагатай. Тэр нөгөө эрен нөлөөллөө илүү нөгөө нэг их болгож харагдуулах шаардлагатай болоод ирдэг. Тэгэхээр айгүй тийм нөгөө нэг цаадаа core business-ны яалтчгүй тийм байгаад идэг. Тэрийг яг мэдээж бонзынхаа төвшөнд бол бид нэр репортлол айлуулах impact юугаа одоо тэр нөлөөллөө бууруулах тал дээр яваад байгаа боловч нөгөө нэг эрен нөлөөллөө илүү нөгөө нэг одоо public relation PR талдаа ашигламаар байдаг ч юм уу те эсвэл одоо энэ санхүүжуулагч талаас бид нар хахад бид нар ингээд ийм зүйлтэй болох ийм эрэг илүү байгаад outweigh хийгээд байна гэдгээ ингээд харуулахын тулд тэр intention бас тэр хөтөлбөрт аяг хэмжүүлээд тэрийг бас impact нэ шиг тэ харахгүй болчих. За баярлалаа. За одоо ер нь цаг дуусч байгаа учраас нэг хоёр яг нэг асуулт чатан дээр ирсэн байна. Тэгээ буян шиг гараар өгсөн байна те. Бас гэ асуултаа асуучих уу микрофон нэгээд. Байна. За сайн уу. Ер нь нэг миний ойлголтоор байгууллагынхаа хэдэн жилийн үр дүнгээ харж агаад одоо үйл явцыг харж агаад эдгээр дүгнэлтүүдээ хийвэл илүү бодиттой үр дүн гардыг байна гэж харсан. Гэхдээ тухайн одоо ямар нэг байгууллага компани байгуулахаас өмнө одоо стратеги төлөвлөгөө боловсруулахаас өмнө иймэрхүү үнэлгээ гаргуулад авах боломжтой юм болов хэрэг бодиттой үр дүн гарт юм бол за нөгөө нэг бонзын тогтолцоо гэдэг маань болвол одоо тийм өөр чинь нэгдүгээр өөр чинь хэлж байгаа надад маш зөв. Угнасаа одоо өнөөдөр шийдээд тийм жилийн эцсээр 24 оны би бонзын тайлан гаргана гэх ингээд шийдчихээд тийм шууд гарчдаг бол зүйл биш. Угнасаа нөгөө дэйтаанч байхгүй ингээд цуглуулъя цуглуулж чадахгүй тийм нэг хагас дутуу юм тайлан бол би болно. Ямар тайлан гаргаж болох вэ гэхлээр доктортой хөгжлийн тайлан гэж нэрлэдэг хүмүүс байгаа. Яг бонзын тайлан биш. Тэр нөгөө нэг бид нар одоохондоо нөгөө бонзын тогтолцоо минь бүрлдээгүй байгаа. Гэхдээ бид нэр ингээд алхмаа хийжлээ, эхнийхээ алхмыг хийж гин, ингэж тэгж гин гэдэг байдлаар ингээд тунхаглаад репортлоод явахыг бол бас яг хэрэг гэж үздэг. Тэрнтэй адилхан нөгөө шинээр бий болж байгаа компаниуд, стартапууд ч юм уу эсвэл одоо SME-нүүд яг бонзын тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлээ гэхээр энэ мань өөрөө их мөнгө хөрөнгө дээрээс нь хүн ингээд хүн хүч шаардна гэдэг аюу хэцүү байдаг. Гэхдээ ерөнхий принциплуудыг нь ойлгосон байгаа тохиолдолд анханасаа байгаль орчинд бид нөлөө үзүүлэхгүй гэдэг тэрийг өөрсдөө хэмжээд нийгэм засаглалынхаа ч гэсэн одоо standardized одоо зөв практисууд байна шүү дээ. Тэрийг бас хэрэгжүүлээд эхлэх гэдэг юм. Ингээд хийж болно. Одоо ер нь ирээдүйд бид бонзын тайлан гаргана.
Одоо бид нөгөө Estes Foods дээр хийсэн чи ерөөсөө тийм байхгүй. Тэд нар бол бонзын тайлан гарах болоогүй одоохондоо гаргаж уусаж чадахгүй. Зүгээр бонзын нөхцөл байдлын үнэлгээ гэдэг юм хийгээд танай value chain чинь ийм нөхцлүүд байд юм байна шүү. Ийм боломжууд байд юм байна шүү. Тэ та нар эдгээрийгээ сайн хараад нэгээртээ зориулаад тогтолцоонуудаа бий болгоод датануудаа цуглуулах тэр data point-уудаа ингээд тодорхойлоод ингээд явж явах юм байна шүү гэдгийг ингээд зөвлөд өгчөж байгаа. Тэгэнгүүт Estes Foods-ийнхаа тэрэн дээр өөрсдөө priority тогтоогоод priority тогтоохаа хэдийн бид нар зөвлөд өгчөж байгаа. Тэгэнгүүт priority тогтоогоод юун дээр нь шилж бид нар action авах уу, дараа нь яах уу, тэгээ юу н хизэнээс бид нар бонзын тайлан гаргах вэ. Ялангуяа нөгөө бонзын тайлан гаргахыг төлөвлөж хийдэг байгууллагууд ямар байгууллагууд байдаг вэ гэхээр нөгөө хөрөнгөний бирж дээр IPO хийж байгаа газрууд ялангуяа олон улсад байна тийм. Тэдгээр хүмүүс бол айгуу тийм тайлан ирээдүйд бид гаргах хэрэгтэй юм байна. Одооноос акшн авах хэрэгтэй юм байна гэдэг өөрсдөө хөдөлгдөг. Асуултанд нь хариулж чадсан. За баярлалаа. За буяа шиг гараа өргсөн байна. За мэдээллээ хуваалцаж байгаад маш их баярлалаа. За тэгээд сая өмнөх хүмүүс маань миний асуусан асуудлыг бараг асуучлаа. Гэхдээ энэндээс нөгөө нэг үлдсэн сонирхож байгаа юм нь болохоор юу вэ гэхээр одоо Монголын нөгөө топ компаниуд бүгдээрээ л нөгөө татвараа өөрчлөлийн тайлангаа гаргаад байгаа шүү дээ. Тэр тайлан ер нь мэргэжлийн хүний зүгээс харж үзсэн үү? Ер нь хэр стандартны тайлангууд одоо энэ топ компаниуд маань Монголын топ компаниуд маань гаргаж байгаа вэ? За тэгээд дээрэс нь сонирхож байгаа нэг асуулт нь болохоор мэдээж стандартны байх нь айгуу бол байх та тий Jira эзэргээд янз бүрийн стандартууд байна. Тэгэхээр миний гол асуух гэж байгаа юм нь болохоор тайлагналын стандарт нь тэр үнэлгээнийхээ стандартаас ялгаатай юу? Одоо тайлангаа нэг стандартаар гаргасан шүү дээ тий. Тэнгүүтээ бас нөгөө одоо хөрөнгийн одоо тэр нөгөө санхүүжүүлэлттэй холбоотой үнэлгээгээ одоо тусгай тэр их бүхий компаниар хийлэгдэх бах тий. Хийлэгжиж энэ байгууллагын одоо импакт нь одоо болж юм болохгүйг тогтоодог бах. Тэр эрх бүхий эрхийг нь ер нь хаанаас нь тэр үнэлгээ хийдэг газар нь олгох вэ? Одоо бид нар ингээд тайлангаа жишээлх юм бол гаргачаад манай тайлан одоо бонзын тайлан болвол сайн болсон байна гэдгээ үнэлгээгээ нэг газараар гаргуулах гэж бодлоо тий. Тэр газараасаа бид нар одоо ямар албан ёсны их одоо ингэ шаардах вэ гэх юм уу? Тийм тэгээ тайл үнэлгээ хоёр нь авчихсан. Яа одоо юунууд байна? Рейтинг эйженсинууд байна. ESG үнэлгээнүүд хийдэг. Одоо Fitch гэдэг ч юм уу тий. Одоо жишээ нь Хаан банк ногоон бонд гаргахтаа Fitch-ээр баха тий рейтинг хийлгээд өөрсдөө ногоон мөн юм аа гэдгээ одоо баталгаажуулаад тэгээ бондоо гаргасан байгаа тий. Монголд бол одоохондоо тийм одоо байгууллага бол байхгүй. Одоо Монголын рейтинг эйженсинууд явандаа тийм бонзын үнэлгээ хийдэг, одоо рейтинг тогтоодог одоо дүрм журамтай одоо хууль эрхцээ орчинтай болохоор бол явах хэрэгтэй явж байгаа байх. Тэрэнд нь одоо би өөрөө ч гэсэн түчихэд явна гэж бодож байгаа. Яг рейтинг эйженсинууд нь өөрөө Монголынх маань дүнж одоо хөгжиж эхэлж байгаа учраас. Тэгэхээр хэрвээ одоо жишээлбэл та өөрөө одоо ногоон цаас гаргаж байгаа ногоон бонд гаргаж байгаа ч юм уу тий эсвэл одоо social bond гэж бас байдаг. ESG bondууд гэж байдаг. Тэгэхээр тэдгээрийг одоо сонирхож байгаа тохиолдолд үнэлгээний компаниудтай л ажиллана гэсэн үг. Банкуд хэрвээ зээл ойлгож байгаа бол банкуд өөрсдөө дотроо одоо тийм ESG үнэлгээтэй аналисттай байгаа. Тэгээд тэдгээр маань ажил хэмжээгээр өөрсдөө үнэлгээ хийгээд ажилладаг. Гэтэ ер нь бол банкуд болоо одоо манайх шиг хөрөнгө оруулалтын газруудад болохоор financial analyst болон ESG analyst хоёр нь ингээд ер нь хавсарч хийдэг хүмүүс бий болцоо одоо CFA гэдэг одоо юу гэдэг штэ тий. Certified Financial Analyst, Chartered
жишээлбэл тэрийг одоо тэр одоо институцаас бас CFA ESG гэдэг бас одоо сертификейшн болгодог. Тэрнгүү тэрийг авангуудаа ингээд айл алиг үнэлээд явчихдаг. Тэр маань бол яг үнэлгээчин гэсэн үг биш, тэрийг рейтинг гэдэг юм. За тэгээд бас нүунийг юу гэсэн те одоо нөгөө том компаниуд маань доктортой хүчний тайлан гаргаад байна. Тэр их стандартын дагуу байна бэ гэдэг. Би бол бүгднгийн одоо яг мундаг стандартын дагуу бол хийж байгаа гэж харахгүй. Гэхдээ одоо айгуу сайшаалтайгаар хүлээж авч байгаа. Банкуд бол ер нь одоо стандартын дагуу гэдэг нь яаж харагддаг вэ гэхээр хамгийн артлахаа хуудас нь GRI стандартын дагуу энэ мэдээллүүд энэ хуудсанд байгаа SASB-ийн дагуу энэ мэдээллүүд энэ хуудсанд байгаа гэдгийг ингээд disclose хийсэн байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг доктортой хүчний тайлан байна ингээд уншиж явах тул ингээд зүгээр нэг каталог шиг юм байгаа шүү дээ. Энд чинь хэлээ, энд чинь хэлээ ингээд айгуу гой маркетинг материал шиг ингээд явж идэг. Тэ хамгийн эцэст нь яг инвесторуудад зориулаад нэг гайданс болох гээд тийм одоо тейбл одоо зарчгүй байж байгаа. Доктортой хүчний банк жишээ нь яг насны дагуу хийсэн байсан. Хаан банк гэж байгаа. Бусад одоо чинь Апу гэдэг ч юм уу те одоо 5 банк гэдэг ч юм уу. Тэр нь бол яг нөгөө яг Монгол байгаа гайдансынхаа дагуу ерөнхийдөө бол хийж эхэлж байгаа байгууллагуудын нэг. Гэхдээ яг одоо промотайс яг одоо бүхэл бүтэн үнцгийнхаа хэлхийний дагуу бүхэл эрсдлүүдэд тодорхойлоод тэр эрсдлээ бид нэр яаж менеж хийх гэж байгаа юм бэ гэдгийг жишээ нь disclose хийхгүй байгаа хөө нь бол хийж явах хэрэгтэй. ESG-ийн гол нэг одоо принцип юм байна. Transparency тэ одоо сүрэг юм байгаа сүргийг мэдээлээд бид ингэж менеж хийх гэж байна. Одоохондоо чадахгүй байна гэхдээ ийм initiative одоо хийх гэж байна гэдэг ч юм уу тийм одоо disclosure харагдахгүй юм бол яг маркетинг PR-ын одоо юугаар ашиглаад байгаа. Гэхдээ одоо тэрийг бол бургаж болохгүй юмсан one of the tools тэ гэхдээ бас тийм disclosure байвал professional тэгээ яванда одоо хөрөнгөний зах зээл маань жишээ нь бонзын тайланг voluntary одоо хоорондоо бонзын тайланг хүлээж авч байгаа. Ирээдүйдээ бол requirement болоод ирэх байх. Тэгэхээр тэмхүү disclosure гараад ирэх. За маш их баярлалаа. За тэгээд бас идэвхтэй оролцсон бүх парticipant-уудтай маш их баярлалаа. Тэгээд ихтгэгчтэй, зал жаргалтай маш их баярлалаа. Манай энэ рекординг хийгдсэн байгаа. Тэгээд дараа нь бас нөхөж сонсох, өнөөдөр амжиж орж ирээгүй хүмүүс маань бас манай YouTube channel-аас үзэх боломжтой. Тэгээ бас нэг гоё мэдээ хэлэхэд бид нар нөгөө Summer Evaluation Bootcamp-ыг наадмын өдрүүдээр хийх гэж байгаа тий. Тэрүүн дээр 13 сешн явагдах байгаа. Тэрний нэг сешн маань яг одоо энэ ESG, IMML, эднэрийн Nexus тэгээд золлоо маань тэнд манай нэг инструктораар очиж бид нартай хамт байна. Тэгээд илүү case study-гаар баяжуулсан байдлаар ярилцсанаа. Тэгэхээр хэдүүл бас илүү нарийн нандин мэдээллүүдийг тэнд in person байдлаар золлоогоосаа суралцсанаа. Тийм. За маш их баярлалаа. Танд цаг зав гаргаад мэдлэг мэдээлэл бидэнд хуваалцсанд. Тэгээд ажилд нь амжилт төсөй бүх хүмүүс маань бас сайхан амарцгаагаарай. Баяртай. За та бүгд ч гэсэндээ баярлалаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Сайхан амраарай. Маргааш сонгуулийн өдөр сонгууль өгөөрэй. Яа. За тийм ээ. Баярлалаа. Баяртай. За баяртай.